статистик тоонууд сүүлийн байдлаар гарсан байгаа ил жуулчлалын салбарын. Тэгээд 2025 онд бол бас одоо өмнөх жилдээ харьцуулахад дахиад жуулчдынхаа одоо тоог нэмэгдүүлнэ гэсэн юм зорилт байгаа. Гэхдээ яг одоогийн байгаа манай нөөц бололцоо энэ зорилтонд хүрэхэд хэр эрсдэлтэй магадгүй сорилт агуулах вэ? За 2024 онд бол өсөлт бид нар 24% байсан өмнө жилдээ харьцуулахад 24 оны байдлаар дэлхий бол ковидын өмнөхөөс 99% сэргсэн байгаа. Нэгсэндээ бүрэн бол сэргээгүй те. Манайх бол харьцангуй сайн бараг 37-8% ингээд өсөлт хийчихсэн байгаад байгаа. Тэгэхээр 24 онд бол гол нөлөөсөн зүйл бол энэ агаарын тээврийн 1,200,000 суудл өмнө 23 онд байсан бол 2,200,000 болж нэмэгдсэн. Тэгэхээр энэ нөлөө үзүүлсэн. 25 онд бол агаарын тээврийн суудлын тоо бол харьцангуй бага нэг ойролцоогоор 10% нэмэгдэх юм байна. Тэгэхээр энэ суудлын тоо бол нөлөө үзүүлэхээр байгаа. Бид нар болохоор 2024 оноос 2030 оны хүртэл бол жилдээ нэг ойролцоогоор 16% өсөлт хийх юм бол 2 сая жуулчинд хүрнэ гэдэг ийм төлөвлөгөөтэй. Ер нь энэ өсөлтийг боломжтой тогтмол хийчих ийм төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр энэний төлөө бол нэгдүгээрт агаарын тээвэр нь, хоёрдугаарт хил орчмын аялал жуулчлал бас одоо сүүлийн 2-3 жил яригдаад тэр дундаа сүүлийн хэдэн сар бол эрчимтэй яригдаад байгаа. Тэгээ энэ нэг эхэлчих юм бол магадгүй 16% өндөр өсөлт үзүүлчих болохоор за 3-дугаарт эхний улирлын байдлаар 100,000 гаруй жуулчин ирсэн байгаа. Тэгээ энэ бол өмнөх онтой харьцуулахад нэг 17-8% өсөлт байхгүй. Тэгэхээр улирлын хамаарлыг багасгах. Нэгсэндээ бид нэр 2,400,000 суудалтай гэхэд бараг тал жуулчны хувьд бол 810,000 жуулчин тал нь 103 сард л ирээд байгаа. Тэгэхээр low season одоо shoulder season гэдэгтэй тэр завсрын болон бага улирлуудыг илүү өсгөж чадах юм бол энэ тоонд бол хүрэх боломжтой байгаа. Одоо л харьцангуй эхний 3 сарын байдлаар бол тоогоо барьцсан яваад байна гэсэн үг юм. Одоо тэгэхээр нөөц боломжийг нэмэгдүүлэхийн тулд ямар одоо арга хэмжээ авах шаардлагатай вэ? Нислэгийн тоо нэмэгдэх хэрэгтэй байгаа. Нэгдүгürt, хоёрдугаарт бид нэр бас 2024 оны 100 ялангуяа оргил 7-8 сарын үед бол сууц буюу одоо энэ жуулчны бааз зочид дуудлуудын тоон дээр бас шинжилээд хараадсан. Энэ бол бас даацсандаа бол бид нэр тулсан. Нэг үгээр хэлбэл нэг өдөрт бол 5,800, 5,900 жуулч ингээд дараалаад ирж байгаа 3-4 өдөр гарсан. Тэгээ энэ өдрүүдээр бол жуулчны баазуудаас эдгээр асуухад ер нь бүтэн толчлаа гэж байгаа. Тийм ч учраас сая нэг засгийн 55 тэрбумын хөнгөлөлтөө зээл гарсан. Тэр яг нэг байршуулах үйлчилгээнд нэр иргэн сэргэлтээр зориулсан. Тэгэхээр энийг бол илүү урт хугацаанд өргөн боломжтой бол хүүг нь бага байлах хэрэгтэй байгаа. Тэгэх юм бол илүү жуулчны баазууд маань сууцын тоог нэмэх, зочдуудлууд маань өргөдгөх. Одоо энэ илүү дотооддоо үйлчилж байгаа буудлууд маань олон улсын ядаж 3 одны зэрэгэл аваа явуучих юм бол гадны зундаа жуулчд авах боломжтой болж байгаа. Тэгэхээр сууц буюу энэ жуулчны орон байраа хангах үйлчилгээний хувьд бол бас ачаалтаа бүрэн толж байгаа гэсэн үг. Яг нь ингээд зуны улиралд зочдуудлуудын тоо бол ингээд та хэлж чинь те ерөөхдөө бүрэн тулцсан байдалтай байдаг. Гэтэл бусад үед бол сул байгаад байдаг те. Тэгэхээр ер нь одоо улирлын хамгааллыг багасгахын тулд ямар боломж байна гэж харж байна. За нислэгийн хувьд бол илүү 100 болвол чартерын нислэгүүд нэмэгдэж байна те. Яг зорилтод одоо зах зээл рүү чиглэсэн гадагшаа чиглэсэн нислэгүүд нэлээд түлхүү нэмэгдэж байна. Тэгэхээр дотоод руу чиглэсэн одоо энэ нислэгийн одоо боломжийг нэмэгдүүлэх боломж байна гэж харж байна. Нислэг дээр бол хэд хэдэн зүйл байгаад байгаа. Жишээлбэл бидний хувьд бол санал гаргаад байгаа нь өвлийн улирал бол орон нутгийн жишээлбэл нөөтөөс чөлөөлчих гэж байгаа. Тэгэхээр яаж юм гэхээр иргэдийн гар дээр ирж байгаа 800,000 төгрөг 720 болно тийм. Энд чинь нөгөө жуулчдсан төлж байгаа учраас үнийн хувьд багасгаар аялах боломжтой болчихсон. Харьцангуй улс хоорондын нислэг бол өвлийн улирал бол бага үнэтэй болчдөг. Тэгэхээр өвлийн улирал жуулчдын тоог нэмэгдүүлэхэд жишээлбэл зуны саруудад зочид дуудлын үн тийм эрэлт их байгаа юм чинь магадгүй 100-аас 200 долларт ирж байгаа бол өвлийн улирал бол нэг 60-аас $100 ч юм уу ингэж буурч байгаа хгүй. Тэгэхээр өвлийн улирал бол нэгдүгürt нь хямдруулах, хоёрдугаарт Оросын албаны улсын жуулчд бас манай дээр өвөл бол маш ихэр ирдэг. Энэ болохоор маш том худалдаа авагчд байдаг. Тэгэхээр тэр худалдаа авалтан дээр чиглэсэн одоо маркетинг компанид ажиллаад өрнүүлэх хэрэгтэй байна. Тэгэх юм бол энэ бол бас жуулчдын тулд шууд нөлөө үзүүлэхээр байгаа. Гуравдугаарт болохоор энэ багц аяллуудыг бол ер нь нэлээд олон тоогоор нь хямдруулсан байдлаар нь тодорхой дэмжлэгтэй ингээд үзүүлчих гэдэг ийм төлөвлөгөөнүүд бол бас яваад байгаа. Монгол улсыг нөгөө аялал жуулчлалын чиглэлээр тодорхой стратеги бодлогогүй байна. Олон салбарыг хамарсан энэ одоо салбар дээр жишээ нэгдсэн зохицуулалт алах гээл шүүмжил маш олон жил яригдсан тий. Тэгээ одоо ингээ харахаар аялал жуулчлалын тухай хууль байгаа ч гэсэн тэр хууль нь яг боддоор та бүхний явуулж байгаа үйл ажиллагааг бүрэн зохицуулж чадж байна уу? Энэ дээр ямар байр суурьтай? Аялал жуулчлалын хууль өмнө нь бол яг байдагчсан. Яг хувийн хвшилтээрээ би дагаал явж исэн. 2023 он шинжлэгдсэн хууль бол харьцангуй сайн болсон. Гэхдээ нөгөө хуулийн хэрэгжилттэй холбоотой зарим нэг зүйлүүдийг сайжруулах зүйлүүд одоо харагдаад энэ онд нэг
тэрийг иргэн нэгтлэх юм байлаа. За 23 оны хуулиар бол энэ аялал жуулчлалын бүс нутаг, за мэргэжлийн аялал жуулчлалын байгууллага, за жуулчдын даатгал, за гэх мэтлэн олон зүйлүүдийг нэмж бол зохицуулсан байгаа. Тэр дундаа аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог ерөнхийдөө дахлах хэлбэрээр юм зохион байгуулалтын шинэ хэлбэрт орсон. Өмнө нь болохоор одоо аялал жуулчлалын салбар аль нэг яамтай ингэ зэрэгцээ яваад шүү дээ. Тээнүүд яаж юм гэхээр тухайн яамны одоо бодлогоос хамаарат одоо хоёр зүйл хариуцж байгаа бол 50% байгаа явуулсан бол яг ерөнхийдөө дахлаад хамааралтай яамдууд энэ үндэсний хороон дээр орж ирээд явснараа шууд асуудлуудаа ойлголцох, ярилцах ийм боломжтой болж байгаа. Энэ бол бас их аялал жуулчлалын хуулийн давуу тал нөгөө талтай энэ ч бол зөвхөн аялал жуулчлалын яамны хамаарах ажил биш. Ялангуяа дэд бүтцийн яамны бол маш чухал хамааралтай зүйлүүд байдаг учраас энэ бол ингээд үндэсний хороо болцсон бол ийм давуу талтай болчиход байгаа. 2022 онд Монгол цуцлах жил болгон зарласантай холбоотойгоор яг энэ ажлын хэсгүүд байгуулагдаад байнгын хурлууд яваад эхэлсэн. Энэ бол аялал жуулчлалыг өнөөдөр ингээд 38-9 өсгөхөд бол амжилттай нөлөөлөл үзүүлсэн юм байна. Тэгэхээр одоо яг хаана илүү зохицуулах шаардлагатай байна гэж харж байна. Та бүхэн одоо юу гэдэг нөгөө татвараас чөлөөлөгч гэдэг юм уу те ингээд салбарт олон асуудлууд зэрэг яригадаад байна шүү дээ. Тэгэхээр энийг нэгтгэсэн одоо юм нэгдсэн бодлого зохицуулалт хаана илүү өгүүлэгдэж байна. За манай дээр за жуулчны тоо нэмэгдүүлэхийн хувьд бол нэгдүгээрт энэ нисэх онгоцны буудал тэр дундаа. Ягаад тэгэхээр Чингис хаан нисэх онгоцны буудал маань ер нь даацсан бол нэлээ одоо даацсандаа тулж байгаа гэж ойлгож байна. Бидний хувьд бол 2 жилийн өмнөөс мэргэжлийн холбооны хувьд санал гаргаад буянтахыг орон нутгийн болвол тий Чингис хаандаа бол илүү даацаа нэмэгдүүлэх боломжтой байна гэдэг. Тэгээд энэ харамсалтай нь засаг хоорондын хилцэл учир бас тэр болгон шууд бид нар дотоодоо шийдэх зүйл биш юм байлаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт хэрвээ Чингис хаан дээр бүтэ авахгүй бол ямар боломжууд байгаа гэхээр одоо энэ бүсчсэн хөгжил яриад байгаа тэр тодорхой бус нутгийн нисэх буудлуудыг олон улсын болох шаардлагатай байна. Тэгэхээр одоо 2025 он мөрөнгийн нисэх буудлын дээр олон улсын нислэг бууха бэлтгэл хангаж ийн гэж яригадаад байгаа. Гэхдээ зөвхөн онгоц бууга болчих юм биш. Энэ чинь төрийн дөрвөн үйлчлэг очт юм байл л дээ. Хэлүүл зэрэг те одоо гадаад иргэн яриач гэдэг юм гайлхан гээл те төрийн үйлчлэгийг дагаж очт юм лээ. Тэгэхээр энийг бодлоготойгоор магадгүй зуны хугацаанд ч юм уу ингэж болох боломжийг нь хангах хэрэгтэй байгаа. За тэгээд юуны асуудал байгаа? Зурвасын асуудал байгаа. Тэ одоо олон улсын зэрэглэлд нэвтрүүлэх. Тэгэхээр энэ бол хамгийн чухал зүйл бол байгаад байгаа. Аялал жуулчлалын салбар дээр жишээ нь оны эхний одоо 2 сарын хугацаанд Монгол анхны гаргасан төлбөрийн тэнцлийн тайлангаас харахаар гадагшаа аялсан одоо аяллаа зардал дотоодд орж ирсэн жуулчдын зарцуулсан мөнгө гэдэг энэ хоёрын тэнцлээс харахаар алдагдaltaй гарсан тийм. Тэгэхээр нэг жуулчин дээр ногдож байгаа аяллаа одоо энэ үйлчлэгээний төлбөр хасахтай яваад байна. За энийг одоо нэмэх рүү оруулах боломж байна. 24 оны төлбөрийн тэнцлэлээр харахаар алдагдaltaй байгаа. Гэхдээ бид нар харахад одоо аялал жуулчлалын үзүүлэлтэн дотор хоёр зүйл нөлөөлөд байдаг. Нэгдүгээр болохоор энэ боловсрал нэгсэндээ манай дээр орж ирж байгаа боловсрал бол $40 сая тий энэ аялал жуулчлал бүлэг дотор орчиж байгаа учраас багцандаа харагдаад $40 гаруй сая орж ирдэг бол гадагшаа гарч байгаа нэг $500 сая. Хоёрдугаарт эрүүл мэндийн үйлчилгээ. Эрүүл мэндийн үйлчилгээнд нэр 250 орчим сая гадагшаа шилжсэн харагдаад байгаа. Тэгэхээр яг иргэдийн мөнгө зарцуулалтын хувьд бол одоо тий орж ирсэн мөнгө, гарсан мөнгө хоёр нэлээ ингээд тэнцсэн харагдаад байгаа. Хоёрдугаарт өөр бүлэг дээр яваад нөгөө тээврийн чиглэл дээр нисэх онгоцны орлого, буюу агаарын тээврийн тэр орлого бол зурчих тээврийн орлого бол бас тусдаа яваад байдаг. Тэгэхээр энийг харж үзэх юм бол нэлээ ийм ойрхон дүн яваад байгаа гэсэн үг юм. Харин бид нэр илүү одоо боловсрал болон эрүүл мэндийн чиглэлийг бол хөгжүүлж чадахгүй учраас илүү leisure travel гэдэг нөгөө илүү ийм энгийн аяллыг илүү хөгжүүлэх нь энэ дэр сайн давуу тал бий болох гэдэг. Тийм байна. Яг өмнө нь одоо аялал жуулчлалын сайттай ч юм уу ярилцж хахад Монголыг одоо ямар чиглэлийн ямар төрлийн тэ ямар сегментийн жуулчд илүү зорж ирэх вэ гэдэг дээр тодорхой бодлого гаргана гэж хэлсэн. Яг холбооны хувьд яг юу гэж харж байна? Бидэд бол яамн дээр саналаа өгөөд явж байгаа. Соёл спорт аялал жуулчлал залуучуудын хамтаа хамтарч ажиллаад саналаа өгөөд явж байгаа. Boston Consulting Group өмнө жилээс аялал жуулчлалын стратеги дээр ажиллаж ирсэн. Тэгээд өмнө манай аялал жуулчлалын жуулчдын судалгаа байдаг. Тэрнтэй ерөнхийдөө нийцэлтэй байдлаар эхний байдлаар гарч ил. Юу гэвэл манай орны хувьд ердөөсөө жуулчдад гол 3 санал болгодог зүйл бол тэгээ жуулчдын зорио ирдэг шалтгаан бол байгаль, манай соёл, тэгээд одоо адал явдал activities гэдэг адал явдал тийм үйл ажиллагаа үйлчлэгнүүд байгаа. Тэгэхээр энэ 3 бол нийт аялал жуулчлалын одоо сегмент дээрээс бол манайхыг хамгийн их зориг ирэх юм бүлэг хүмүүс юм байна гэдэг тэгж байгаа. Нөгөө түрүү хэлснээр бодлогын хувьд бол одоо ингээд Boston Consult ажиллаж байна. Boston Consult бол олон улсын олон орон корпорациудын
олон корпорациудын стратеги дээр ажилласан юм билээ. Тэгэхээр тэр өнцгөөс манай дээр гаднаас жуулчин ирж байгаа бол энэ гадны байгууллагаар нь бас үзүүлчихвэл зүгээр. Бид нар бол дотоодоо байгаа дата мэдээллүүдээ бас солилцоод тэгээ энэ 7 хоног бол бас урьдчилан танилцуулга бол хийгдэх юм билээ.